Хаан Хүс Импэс компани газар тариалангийн салбар компани Угтам хаан агро компани. Хаан Хүс Импэс компани нь 2022 оноос эхлэн Дорнод аймгийн Дашбалар сумын Сэвсүүл Жарааха багийн нутаг дэвсгэрт усалгаатай үр тарианы аж ахуй эрхлэх Угтам хаан агро компанийг шинээр байгуулан ажиллаж байна. Монгол орны газар тариалангийн хамгийн тааламжтай, тохиромжтой бүс нутагт уулзгуулын сав газарт байрлах Угтам хаан агро компани тариалангийн талбай нь 1500 га газрыг хамрах бөгөөд үр тариа буюу буудаа, хошуу будаа, тосны ургамал рапс, тэжээлийн ургамлууд тариалж 1 гагаас 10-аас 13 центнер буудаа, 3-аас 4 центнер рапс, 12-оос 15 центнер хошуу буудааг тус дунджаар хураан авдаг. Бид хураан авсан буудаага Дорнод аймгийн төвд байрлах Дорнод гурил компанид нийлүүлэн хамтран ажиллаж байна. Мөн малын тэжээл зориулан үүс бэлтгэж малчтад нийлүүлдэг. Дэлхийн газар тариалангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн 70%-ийг дангаараа хангадаг John Deere брендийн хамгийн сүүлийн комбайн, трактор, техник хэрэгслүүдийг газар тариалалтанд ашиглаж байна. Мөн тариалангийн талбайд дэргэдээ 1 га газарт ус цуглуулах 3 бассейнтэй бөгөөд бассейн тус бүртээ 5 гүний хотогтой. Өдрмийн хашаандаа 1500 тонн үр тариа буулгах, 1000 тонн будаа хадгалах багтаамжтай сайн чанарын төмрөөр угсарсан 50 м урт, 16 м өргөнтэй будаа хадгалах агуулгыг 2023 онд барьж ашиглалтанд оруулсан. Манай компани нь өдрмийн хашаандаа ажилтнууд байрлах кемптэй ба нийт 25 хүн байрлан ажиллах бүрэн боломжтой. Кемптэй захиргаан гаргах дизель генератор, хөдөлгөөнт интернет, кабелийн телевиз, утасны сүлжээг шийдэж өгсөн. Бид ирэх 2026 онд хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор нийлмэл болон органик бордоог түлхүү хэрэглэх, Дорнод аймгийн малчтын малын ногоон тэжээлийг бэлтгэн нийлүүлэх, талбайд ургах хог ургамлыг бүрэн устгах, ногоон бордуурт ураншил суурилсан технологиг шинээр нэвтрүүлэх, 2000 тонн тариа будаа хураах төлөвлөгөөтэйгээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.